Таны яг тухайн үед байхад боловсролын чанарын ялгаа хэр их байсан бэ? Улаанбаатар сурж байгаа хүүхэд болон Сумд сурж байгаа хүүхдийн хооронд ер нь бол 1.5-аас бараг 2.5 жилийн ялгаа байна гэж гарч ирж байгаа. Ялдчгүй түрүүний таны харин хэлдэгтэй нөгөө хүний нөөцийн дутагдал гэдэг айгүй тийм хэцүү юм байна. Багшийн дутагдал бас үүсээд байгаа маш олон шалтгаан байгаа л да. Зарим хүмүүс багш болох дургүйж гэдэг юм уу, зарим хүмүүс салин мөнгөний асуудал багтаа, эсвэл зарим хүмүүс ачаалттай ч гэдэг юм уу, олон асуудал байгаа. Хамгийн төгс одоо арга барилын хувьд бол мэдээж 4 жилээр төгсөөд яатсан багш нь багшлах нь бол ер нь зүйтэй байна. Нөгөө талдаа бидэд үнэхээр бодит нөхцөл байдал ийм байгаад байгаа учраас үнтэйгээ илэрхээс өөр арга байхгүй байна гэдэг. Хэдийгээр би англи хэлний орчуулагч одоо гэдэг мэргэжлэр төгссөн байсан ч чад англи заах юм бол болохгүй. Яагаад гэвэл заавал ард нь английн багш гэдэг үг байх хэрэгтэй. Афоризм гэдэг байхгүй. Багш бол мэдлэгт хүрэх замыг товчлогч ачтан гэж. Түрүүний ярьсан дата. Дата маш чухал. Яагаад гэвэл багш нар чинь нөгөө хичээлээ бэлтгэхээс ахуулаад заахын тэгээд өөрөө үед сонин сайхан шинэ уран бүтээл ажлын сонин сайхан юм байна. За сонин сайхан гэдэг нь ер нь нэлээ ихтэй. Одоо Teach4 Mongolia буюу манай илгээлтийн багш нар хүмүүс байгууллага маань байгуулагдсан хойш ерөөхдөө 3 дахь эсэлтэй аваад өдөө орон нутагт багш нараа ажиллуулж байна. За өмнө нь бол бид нар ерөөхдөө ингээд орон нутагт шаардлагатайгаа байгаа багш нар тэрийг хангахын тулд бид нар багш болон багш бус залуучуудыг сонгож алгаруулад орон нутг руу хуваарилдаг байсан бол одоо үн дээрээсээ нэмээд бид нар яаж орон нутгийн сургуулийн удирдлагуудаа яаж ажиллах юм тэдэрлүү чиглэсэн бас ямар хөтөлбөр байх ёстой юм. Үн дээрээ нэмээд сурагчд руу чиглэсэн зөвхөн заахаас гадна одоо хичээлээс гадуур өөр ямар хөө сонирхолтой зүйлүүд байх хэрэгтэй. За сүүлийн үед хамгийн их яригдж байгаа ялангуяа дэлхийд даяар хамгийн их яригдж байгаа нэг зүйл бол мэдээж уур амьсгалын өөрчлөлт. Дэлхийн бусад орнууд ч гэсэн ер нь уур амьсгалын боловсрал гэдэг чиглэл рүү бас нэлээд их анхаарч харж байна. Тэрний юу вэ гэхлээр ер нь ингээд уур амьсгал өөрчлөгдөд байна. Энэ бидэрт яаж нөлөөлөд байгаа юм? Энэний үр уршиг нь юу байж болох юм? Энтэй бид нар яаж дасан зохицох уу нэг талаасаа нөгөө талаасаа яаж сэргийлэх үү гэдэг тэр ойлголтуудыг одоо маш багаас нь эхлээд ойлголтуудыг өгч эхэлж байна. Тэгэхээр бид нар анх удаага Монгол Улсын хэмжээнд одоо ерөнхий боловсролын орон нутгийн 10 гаруй сургууль дээр энийг туршилт хөтөлбөрөөр бас хэрэгжүүлж эхэлж байна. Америк нэгдсэн улсын санхүүжилт элчин сайдын яамнаас санхүүжилттэйгээр тэгэхээр маш олон юмнууд ер нь зэрэг явж байна гэж ойлгож байна. Тийм байна. Маш их ажилтаа юм байна. Энийг ажлын хажуугаар манай ганц шиг ах өнөөдөр өглөөний цаанд юу гэдэг? Өглөөний цаанда би ч үдлээ. Өглөөний цаанда 3 өндөг 2 сосис гэдлээ. За тэгвэл өглөөний цайг одоо саасан байна. Нэг кофе. Тэгээ кофег бол мартаж болохгүй. За бүх үзэгчдээ та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань нийтээлийн подкастаар маань Teach4 Mongolia төслийн хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал ганц шиг маань оролцож байна. Ах маань оролцож байна. Тэгээд өнөөдөр өглөөний цайндаа бол 3 шиг өндөг 2 шиг сосистэй нэг шиг кофетэй бол уусан юм байна. Тийм байна. За манай үзэгчид маань бас магадгүй өнөөдрийн зочны талаараас сайн мэдэхгүй байгаа учраас хэдүүлээ хамгийн түрүүнд ер нь таны тань хувийн түүхээс эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд одоо Teach4 Mongolia бол мэдээж боловсролын чиглэлийн төсөл таны тань ер нь одоо нөгөө background гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйл чинь өөрөө боловсролын салбартай холбоотой юу эсвэл өөр салбараас орж ирсэн үү? Миний үндсэн мэргэжил бол ерөнхийдөө банк санхүү. Би яг банк санхүүгийн мэргэжлэр одоо сүүлийн 7-8 жил ажиллаад. За тэгээд сүүлийн бараг 5-6 жил илүү policy гэж ярьдаг те. Бодлогын чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг боловсролын чиглэлийн хүн бол биш. Гэхдээ боловсролтой маш олон зүйлээр уягдж ирсэн. Нэгдүгээрх нь юу вэ гэхлээр би өөрөө хөдөө орон нутагт одоо өссөн, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд сурч исэн. За тэгээд хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулаад дуусч сурч агаад 7 дугаар ангиасаа эхлээд Улаанбаатар хотод ирж сурсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр бидэд нөгөө боловсролын тэгш бус байдал хөдөө хотодойгоо ялгаа гэж маш ярьдаг. Тэгэхээр тэрийг нэгсэнд өөрийн биеэрээ мэдэрсэн нэг тийм боловсралтай гэх юм да. Боловсралаараа холбогдох юм бол нөгөө талаараа банк санхүүгийн салбарт бараг 7-8 жил ажиллаад би магистраа ихтэй илүү бодлогын чиглэл рүү хийсэн. Тэгээ бодлогын чиглэл гэдэг нь одоо монголчууд яг төрийн бодлого гэж орчуулад байдаг ч уул нь бол нөгөө нийтийн удирдлага буюу public administration гэж явдаг те. Тэр дотроо бол мэдээж маш олон төрлийн одоо бодлого гэхээр бид нар нийгмээс ахуулаад одоо банк санхүү дэд бүтцгээл маш олон боловсрал эрүүл мэндгээ маш олон төрлийн бодлогод орж ирдэг. Тэгэхээр тэрнгээрээ бас нөгөө талаараа бас боловсралтай бас холбогдоод явчихж байгаа. За тэгээд
бас нэг одоо холбоос нь гэх юм бол 2016 онд өөрөө аавлсан. Тэгэнгүүт хүн ингээд өөрөө хүүхдтэй болоод явангууд би хүүхдээ ямар боловсрол эзэмшүүлэх үү, хүүхдээ ямар хүн байгаасаа гэж бодож чинь, хүүхдээ ямар орчинд өсөөсөө торноосоо гэж бодож чинь гэдэг бодлоод айгүй хүчтэй орж ирдэг юм байна лээ. Тэгэхээр тэр бас нөгөө талаас бас нэлээд том одоо түлхцүүлсэн гэх юм уу та. Тэгэхээр эдгээр зүйлүүдээр боловсралтай холбож байгаа шиг боловсролын хүн бол биш. Тийм байна те. Тэгэхээр ер нь та өөрийнхөө туулсан амьдралын замнал болон өөртөө айгүй сэтгэлдээ ойрхон байдаг тэр угаасаа ялтч салбар нь боловсрал учраас одоо боловсролын чиглэлийн төслийг хэрэгжүүлсэн юм шүү дээ. Тэ ер нь тэгж хэлж ойлгож болно. Тэгээд одоо жишээлбэл манай хөтөлбөрт ингээд хамрагдаад явж байгаа залуучууд ч бусад хамтран үүсгэн байгуулагчд ч бай манайхыг дэмжиж ажилладаг байгууллагууд ч ингээд харахаар яг нэг зүрх сэтгэлээрээ ч гэдэг юм холбогдсон нэг юм байгаад байгаа нь өөрөөсөө амьдралынхаа аль нэг хэсэгт те яг боловсролын айгуу том одоо давуу талыг хүртсэн үр шимийг хүртсэн эсвэл үр шимийг хүртэж чадаагүй бас хүмүүс байгаа. Тэгмээд хэрвээ би тэр үед тэгсэн бол арай юм өөрөө хасан ч юм билүү гэдэг. Тэгэхээр одоо үр шимийг хүртсэн хүмүүс бол тэр үр шимийг буцааж олон сурагчдад Монголоор ярих хүсэлтэй. Үр шимийг хүртэж чадаагүй нэг ийм би өөр амьдралын төвшөнд ингээд хэцүүг нь мэдэрсэн шүү гэсэн нэг тийм дахиад тэр өөр хүмүүс битгий мэдрээсэй гэсэн байдлаар бас ирэхэд орж ирсэн. Тэгэхээр яг нэг тэрнгээр л маш одоо зүрх сэтгэл бүгд холбогдсон хүмүүс гэж ойлгож болно тийм. Тийм байна те. Би бас ялдчгүй яг тантай адилхан нөгөө чанартай боловсрал хүнд амьдралын айгүй олон том хаалгуудыг нээж өгдөг гэж гэлэгт бол айгүй итгэдэг. Тэгээд тэр дундаа сайн сургууль, ялангуяа бас сайн багш, мөн сайн хөтөлбөр ер нь одоо залуучуудын маш олон тийм нөгөө потенциалыг чадамжийг ингэ нээж өгдөг. Миний хувьд жишээл одоо түүхээр аваад гэсэн би өөрөө Орос сургууль Монголд байдаг. Одоо Орос хэлний сургуулийг төгссөн. Тэгээ манад түүхийн багш маань айгүй сайн багш байсан байхгүй. Түүхийн багш маань айгүй сайн байсан учраас би түүхтэй айгүй сонирхолтой, нийгэмд айгүй дуртай. Тэгээд тэр ганцхан хичээл дээр би айгүй дуртай, айгүй сонирхолтой байгаад манай багш надад тэр нөгөө нэг сонирхлыг маань өдөөж чадсан учраас миний ер нь ирээдүйн хойштой ингээд замналан дандаа юм нийгмийн чиглэлтэй холбоотой, түүх нийгэмтэй холбоотой тийм салбарууд руу ингээд айгүй ингээд хөрвөө ороо явцсан. Тэгээд яг би өөрөө бас тийм сургуулийн багш маань айгүй сайн байсан. Тэгээд тэрнээсээ гараад тэрнийхээ дагуу айгүй олон зүйлсүүд тэгээд манай сургууль нэг харьцангуй нөгөө хүүхдүүдэд айгүй тийм ерөнхий боловсролыг аюу сайн олгодог байсан учраас дараа нь тэрийг ашиглаад гадаадад очиод ингээд надад аюу олон тэтгэлэг авах, грант авах. Тэр чинь ингээд нөгөө тодорхой хэмжээний санхүүгийн хувьд аюу дараа нь багтаа болоод дэмжлэг болоод санхүүгийн дэмжлэг багтаа ингээд дэмжлэгтэй болоод ирэнгүүт амьдралын бусад зүйлстэй санаа зовхойлоод зөвхөн хичээлд анхаарна. Хичээлд анхаараад өнгөд сайн ингээд дүүн аваа, сайн дүүн авангууд дараа нь мэдээж төгсөө сайн ажилд орох ингээд боломжтой. Тэгээ бүх юм ингээд хөврүүлээ ингээд харахаар анхны яг тэр манай одоо багшийн тий эсвэл манай сургуулийн тэр өгсөн зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг мөнтэй адилаар би танаас асуумаар байгаа зүйл нь та яг өөрийнхөө бодит кейс дээр яг ингээд сайн боловсролын одоо үр шимийг ингээд бодитоор ингээд яг хүртэж мэдэрсэн тийм гоё кейсээсээ бидэнд хуваалцааж гэж асуумаар санагдаж байна. Зөв. Тий ер нь бол боловсрал одоо ялангуяа одоо ингээд жишээл хүүхдүүд ингээд харахаар өдрийн 24 цагийн за ер нь баг 30-аас 40% нь бол сургууль гэдэг одоо нэг газар өнгөрөхөд байгаа тийм сургууль буюу одоо өглөө 8-аас өдрийн 12-ны хүртэл ч юм уу хичээлтэй байдаг, за давтлагатай байдаг ч гэдэг юм уу. Боловсролын байгууллага буюу сургууль дээр өнгөрөөж байгаа. Үлдсэн баг 50-60% бол мэдээж гэр бүлтэйгээ ч юм уу одоо гэртээ өнгөрөөж байгаа. Тэгээд бид нар боловсрол гэдээ ярихлаар яг хоёр төрлийн боловсрол. Нэг нь болохоор бид нар яг албан боловсрол буюу илүү яг сургууль, багш, цэцэрлэгч гэдэг юм уу. Нөгөөх нь албан бус боловсрол буюу яг гэр бүлийн боловсрол те. Альва хүүхдүүд бүгдээрээ мэдээж дийлэнх цагаа гэр бүлтэйгээ ч гэдэг юм уу, хамаатан садантайгаа ч гэдэг юм уу, эсвэл тухайн хүрээлэлтэйгээ найз нөхдөдөө илүү цагийг өнгөрөөж байгаа. Тэгэхээр тэр хоёр л хоёулаа маш чухал. Одоо боловсрал гэдэг юм уу да тэрийг одоо авч байгаа хоёр чухал сууг болчиход байгаа. Минийх болохоор түрүү ярьсан орон нутагт нэгдүгээр ангид ороод 7 дугаар анги хүртэл орон нутгийн сургууль сууж байгаа Улаанбаатарт орж ирсэн. Тэгэнгүүт энэ дээр хамгийн том хийсэн дүгнэлт нь юу вэ гэхээр ер нь яг одоо 7 дугаар ангид 12 настай хүүхэд өсвөр насны хүүхэд шилжилтийн үе явж байгаа. Ингээд мэдлэн өөрчлөлтүүд явж байхад дахиад ийм том өөрчлөлт гэр нүгээ найзууд нь өөрчлөгдөөд шинэ орчинд шинэ сургуульд ороод ингээд явдаг нь өөр айгуу том шок. Тэр шоктой яаж дасан зохицох вэ гэдэг дээр бол тухайн үед одоо манай эцгийн зүгээс ч гэдэг юм уу тухайн үед нэг тийм би өөрөө ч нэг тийм одоо юу байхгүйгээр л
яваал орсон. Тэгэл тэр шокн дундаар явсаар байгаа л ерөөхдөө баг 10 жилээ төгссөн гэж ойлгож болно тий. Нөгөө талдаа болохоор дөрөвний албан бус боловсрол яагаад айгүй чухал вэ гэдээ үзэхлээр тухайн хүн ямар гэр бүл төсөж чинь, эцэг гэх нь ямар хүн ааш араншинтай байна, эцэг гэх нь өөртөө боловсралтай байна уу, эцэг гэх нь хүүхдүүдтэй хэрэг анхаарж чинь, хичээлд нь оролцож чинь үү те, гэвэл хүүхдүүдээ ямар хүмүүстэй цагийг нөхцөөж чинь, эсвэл ямар цагийг өнгөрөөж чинь гэдэг дээр анхаарах нь маш их чухал юм шиг санагдаад байна. Ер нь яг албан боловсрлоос илүү одоо ингээд сүүлийн ялангуяа би ингээд боловсролын салбар сүүлийн 2-3 жил ингээд ажиллаад үзэхэд эцэг эхийн оролцоо маш чухал юм байна. Бид хэд болохоор ингээд бүгдээрээ л боловсрол гэхээр нөө сургууль албан боловсролыг яриад байдаг боловч энэ хоёр хосолчиж аягүй явах хэрэгтэй байна гэдэг дээр. Тэгэд асуусан асуултанд нь яг ингээд одоо хариулъя гэх юм бол миний хувьд манай гэр бүлийн боловсрол миний бодлоор маш их сайн түлхцээ өгсөн юм болов. Одоо жишээлбэл өнөөдрийн ганц шиг гэдэг хүн хинбэ гэдгийг тодорхой ойлгоод те. Өнөөдөр одоо миний хийж байгаа үйл хэрэгтэй холбоотой гэж гэдэг юм уу. Ингээд явхад гэр бүлийн боловсрол илүү төлөвцөгсөн юм шиг байна. Тэгэхээр гэр бүлийн боловсролыг нь яалтчгүй маш чухал сэдв. Тэгээд энэ хоёр зэрэг явж ижил тухайн сурагч гэдэг юм уу, тухайн хүүхдүүд илүү амжилтанд хүрэх магадлал нь өссөн явчихна. Түүнээс зөвхөн нэгээр нь явна гэх юм бол бас нэг талаараа өрөөсгөл. Тэгэхдээ аль нь чухал вэ гэх юм бол би бол баг явж баг илүү гэр бүлийн боловсрол нь илүү чухал юм болов гэдэг дүгнэлтийг бол одоо жил ирэх тусмал баг хийдэг болоод байгаа юм. Окей. Ойлголоо. Түрүүн та хийс ярианд хэд удаа дурч та өөрөө болохоор яг энэ нөгөө шилжилтийн буюу орон нутагт сургуульд явж байгаа дараа нь Улаанбаатар хотод нүүж ирээд тэгээд сургуульд орсон гэд. Таны яг тухайн үед байхад боловсролын чанарын ялгаа хэр их байсан бэ? Одоод харьцуулахад одоо манай хөдөө орон нутгийн одоо тэнд олгож байгаа чанарын боловсролын чанар Улаанбаатарт байгаа улсын сургуулиудын боловсролын чанар хооронд хэр ялгаатай байна? Тухайн үед боловсролын ялгаа байсан мэдээж хот өдөө дээр. Тэгэхээр тухайд одоо юу гэдэг 2000 оны их үе. Ер нь 2000 он ярьж байна л да. Тэгэхээр боловсролын ялгаа нь одоо байгаа шиг юм өргөн хүрээнд арай байгаагүй. Одоо жишээлбэл мэдээж би Улаанбаатарт 7 дугаар ангид орж ирэхэд манай ангийнх нь 1-р ангиас англи үзэж эхэлсэн. Би бол тэгэхэд 5 дугаар ангиас эхэлж англи үзчихсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү ялгаанууд байсан. Тэгэхдээ нөгөө талдаа бас нэг том ялгаа нь юу гэхээр соёлын ялгаа их гард юм байна. Орон нутагт амьдарч байгаад ирсэн хүн хотод өссөн хүүхд хоёрын хооронд адаглаад юу вэ гэхлээр л кабель телевизор гэж байхгүй тий. Тэгэхээр одоо MTV үзэхгүй ч гэдэг юм аа. Зөвхөн нэг телевизтэй тий орон нутагт чинь. Гэх маягийн тийм одоо соёлын culture ялгаанууд бол нэлээх гарч ирснийг бол тухайд анзарч ирсэн. Одоо үед бидний хот өдөөгийн боловсролын ялгаа ямар хөө болчиход байна вэ гэхлээр ер нь бол хэн болгон ялгаа байна гэд яриад өгдөг боловч яг тэрийг баттдах юмнууд нь цөөхөн хэдэн одоо хэмжүүрүүд байна гэх юм уу да. Хамгийн том хэмжүүр нь юу гэхээр 2022 онд Монгол улс анх удаага PISA гэдэг одоо тийм шалгалт гэх юм уу да. Тэрэнд хамрагдсан. PISA-ны яадаг вэ гэхээр дэлхийн 60 80 гаруй орнуудын 15 настай хүүхдүүдийг санамсаргуу байдлаар аваад тэдгээр хүүхдүүдийн унших чадвар, байгалийн ухааны чадвар, математик ур чадварыг хэмждэг. Тэгээ тэр хэмжээсээрээ улс орнууд хүүхдүүд таана явж гинэ гэдгийг мэддэг. Нөгөө талдаа тухайн улс дотроо ямар ялгаатай байна вэ гэдгийг гаргаж ирдэг. Ийм судалгаа 22 онд хийгдээд үр дүн 23 оны 12 сард гарсан байж байгаа. Тэгээ энэ судалгаагаар зүгээр ингээд харахад Улаанбаатар сурж байгаа хүүхэд болон Сумд сурж байгаа хүүхдийн хооронд ер нь бол 1.5-аас бараг 2.5 жилийн ялгаа байна гэж гарч ирж байгаа. Тэрний юу вэ гэхэлэр Улаанбаатар сурж байгаа хүүхдүүд Сумын төвийн сургууль сурж байгаа хүүхдүүдээс ер нь дунджаар 1.5-аас 2 жилийн өмнө яваад байна л гэсэн үг. Нөгөөд мань хоцрогдолтой явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө талдаа бидний одоо нэг боловсролын дэвш бус байдлыг ингээд шууд баттгах байгаа нэг том үзүүлэлт хэмжүүр судалгаа болж байна гэсэн үг тий яалтж байгаа. Уг судалгаанд нь агүй сонирхолтой судалгаа нь. Уг судалгаанд нь одоо жишээлбэл саний явж 1.5-аас 2 жилийн хугацаанд ийм зөрүүтэй байна гэдэг чинь тий. Тэр нь бол бидний хувьд бол мэдээ шин тэмдэг буюу одоо түүнээс гарч ирж байгаа үр дагавар нэг. Гэтэл яг тэрнийг үүсгэж байгаа гол шалтгаанууд нь юу байгаа талаар тэр судалгаанд дурдгдсан байна уу? Магадгүй таас өөрийнхөө яг одоо ажиллаж байгаа салбарынхаа хүрээнд төрийн бас байгууллагын хүрээнд та дээр байгаа мэдээллийн хувьд юунаас шалтгаалж тэр тэгш бус байдал үүсээд байна?
Яг маш олон одоо хүчин зүйлүүд байгаа. Яг тэгээ одоо жишээл бас нэг төвхтэй нэг юм. Бидний хувьд одоо бидний гэдэг нь Монгол Улсын хувьд судалгаа гэдэг зүйл маань бас төдийлөн барууны оронтой адилхан хөгжөөгөө судалгаа гэдэг нь одоо юу гэдгийг их сургуулийн хэмжээнд ч бай, эсвэл think tank-ийн хэмжээнд ч бай. Судалгаа гэдэг байгууллагын институтсууд маань цөөхөн хийж байгаа судалгаануудын цар хүрээ илүү одоо макро эдийн засаг руугаа л илүү фокуслсан тий одоо жишээ инфляц дотоодын нийт бүтээгдэхүүн гэхээс биш яг одоо сайн ярьж байгаа шиг боловсролын юм ялгаа байгаад байгаа нь яг юунаас болоод байна ч гэдэг юм уу. Хатаглаад хүүхэд болгонд сар болгон өгж байгаа 100 мянган төгрөг маань яг үр дүнтэй байгаа мó байхгүй мó тэр нь боловсролд яаж нөлөөлөд байгаа хүүхдүүд эрүүл мэндэд яаж нөлөөлөд байгаа хүүхдүүдийн нөгөө хоол хүнснээс авч байгаа тэжээлэгт яаж нөлөөлж байгаа гэсэн наривчсан судалгаа ер нь маш тутмаг. Тэгэхээр бид нар ер нь таамаглаж болно гэсэн. Таамаглагаар ингээд таархлаар түрүүний ярьсан олон хүчин зүйл байгаа. Мэдээж гэр бүлийн хүчин зүйл хамгийн том хүчин зүйл одоо юу гэдэг нь тухайн хүүхдийн эцэг эхийн хүүхдтэй анхаарал нь хамгийн чухал зүйл болчиход байгаа. Эцэг гэх нь хүүхдтэй анхаарах чадвар өндөр байх тусам тухайн хүүхд орон нутагт зурнуу, хотод зурнуу, хувийн сургуульд зурнуу тэр ялгаа багасаа явчихж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа мэдээж орон нутагт хамгийн дутагдaltaй одоо асуудлууд бид нар бараг сүүлийн 2-3 жилээс нэлээдгүй их ярьж байгаа юм. Болохоор багшийн дутагдал, ялангуяа чанартай багшийн дутагдал айгүй их байна. Энэ жилийн хувьд л одоо 4200 багш дутагдaltaй байна гэдэг тоол сая зунжангаа бас нэлээд явсан тий. Тэгэхээр багш дутагдaltaй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг би одоо Сэлэнг аймгийн Мандалсан буюу Зүү хараад сурж байгаа хүн манай сургуульд химийн багш байхгүй бол би хими хичээл үзэж чадахгүй л гэсэн үг. Манай сургуульд англи хэлний 3 багш байх хэрэгтэй байсан чинь 2хан багш ч юм уу эсвэл 1хэн багш байх юм бол мэдээж тэр багшийн заах цаг нь ихсэхээр нөгөө хүний одоо зааж байгаа чанар бас буурал явна. Ягаад тэгэхээр олон цаг заагаал олон хүүхдэд ажиллах тусам тэр чинь нөгөө хүн чинь ядарна те нөгөө хүн чинь олон асуудал гарч ирнэ. Тэгэхээр яалтчгүй чанар ингээ буугаад явна. Тэгэхээр тийм олон одоо өргөн хүчин зүйлүүд байна. За тэгэл мэдээж алгацсан газрууд одоо ялангуяа ковид цар тахлын үед бид нар бүгд ингээл теле хичээл, онлайн хичээл гэдэг цахим хичээл гэдэг шилжсэн. Гэтэл орон нутагт байгаа ялангуяа малчтын хүүхдүүд тэр болгон телевизээр үзэж чадж байна уу? Эсвэл одоо юу гэдгийг хүн болгон таблеттай ч юм уу компьютерт хэрэглэхдэггүй байна уу? Тэр таблет компьютер хэрэглэхдэггүйнэрээ интернетэд ороод нөгөө цахим хичээл үзэж чадчихна уу гэдэг чинь өөрөө бас нэг асуудал болоо явчихж байгаа. Ковидын үед ч одоо ерөөхдөө нэг 174 мянга буюу нийт одоо ерхий улсын сурагчдын нэг 20-25 орчим хувь нь хоцрогдолтой гэсэн бас дүгнэлт гарч ирсэн тухай удаа тийм. Тэгэхээр ингээд маш олон шалтгаанууд байгаа. Тэгэхээр яг аль газар нутагт скул хэддүгээр ангийнханд ямар шалтгаан хамгийн их нөлөөлөд байна вэ гэдгийг мэдчих юм бол тэдэрлүүд чиглэсэн яг одоо нэг наривчилсан бодлогын интервенцүүд хийгдэж болно гэж ойлгож байна тийм. Магадгүй зарим нь гэр бүлээс болж ч магадгүй зарим нь дэд бүтц байхгүйгаас зарим нь багш байхгүйгаас гэх юм уу. Тэндээс үндэслэж одоо бодлого хэрэгжих юм бол илүү үр дүнтэй болно гэсэн. Тийм байна тийм. Окей. Миний харин зүгээр нэг юм таамаг юм байд. Бид нар яг зүгээр нэг өмнө нь байдаг одоо хөдөө сурдаг гэж ярьдаг шүү дээ. Хөдөө орон нутагт тийм. Одоо л тэр нь зөв. Тэгэхээр хөдөө сурдаг ингээд хүүхдүүдийг ингээд бодхолоор нэг л нөгөө хор хоёр тэнцээс айгуу тийм тасарсан юм шиг бид нар ингээд чи юм байдаг мэдгүй тийм байдаг мэдхүү гэл тэгсэн чинь одоо нөгөө төлөл нь аль хэдийн Facebook, Instagram ашиглаад бүр амар олгодсон байх чинь тийм. Тэгэхээр яг зүгээр миний бодож байгаа технологи бидний хувьд улам л нөгөө тийм том барьер байх нөгөө саад байх нь улам ингээ багасаад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Жишээлбэл юм бол одоо Unitel-ийн хувьд бол манай Unitel Group маань Монгол улс хамгийн өргөн сүлжээтэй. Үнийг ашиглаад хүмүүс одоо хичээлээ таны хэлдгээр теле хичээлээ үзэх магадгүй бас нөгөө нийгмийн соёлын хоцрогдлоосоо байхгүй байхаар тэг өөртөө ухаалаг утастай интернет орчин Facebook бидэрт адилхан юм үзээд ингээ явчихж байгаа учраас тэр асуудлууд нь бол хамаагүй илүү одоо технологийн хөгжлийн хэрээр улам багасж байгаа. Ялгчгүй түрүүний таны харин хэлдэгтэй нөгөө хүний нөөцийн дутагдал гэдэг айгүй тийм хэцүү юм байна. Ер нь л яг манай Монгол улсын түвшинд ер нь хүний нөөц ер нь л хэцүү. Ялангуяа тэр дундаа боловсролын салбар хамгийн чухал хамгийн нөгөө критикл байх ёстой салбарын хүний нөөцөөс айгүй тийм тутамгшилтай байгаа нь бол айгүй тийм чухал хурцтмал ер нь асуудал гэж бол ер нь бол бас ялгааг үзэж байгаа. Эдийн болохоор ч миний бас ойлголтоор Teach for Mongolia-гийн хамгийн гол чухал
одоо шинж одоо үйл ажиллагааны чиглэл бол та нөгөө багш солилцоогоор тийм та хэд одоо илгээлт гэж ярьдаг шүү дээ. Илгээлт хийж тэгэж ингэж явж байгаа. Тэгэхээр тэрнийхээ талаар арай илүү яа би одоо тэр нь л одоо хамгийн чухал магадгүй та хэд явд хамгийн ингэ сайн нөлөө үзүүлж чадхаар зүйл нь тэр юм байна гэж бодоод магадгүй тэрийг хийж байгаа болов гэж би л таамаглаж юм л да. Тэрийг ер нь яагаад багш ингэж солилцох нь хамгийн зөв арга юм бэ? Яагаад энэ чухал юм бэ гэж шийдсэн талаараа. Тий, түрүүнээс олон хүчин зүйл байгаа. Олон хүчин зүйлийг магадгүй тэр болгоныг одоо жишээл шийдэх бас төвхтэй тий. Бид эдийн зүгээс хамгийн шийдэх боломжтой шийдэхийг оролдох боломжтой нэг зүйл нь болохоор багшийн дутагдлын асуудал юм байна. Багшийн дутагдал бас үүсээд байгаа маш олон шалтгаан байгаа л да мэдээж. Тэгээ зарим хүмүүс багш болох дургуйч гэдэг юм уу, зарим хүмүүс цалин мөнгөний асуудал багтай, эсвэл зарим хүмүүс ачаалттай ч гэдэг юм уу, олон асуудал байгаа. Бид эдийн гаргаж ирсэн шийдэл болохоор ер нь багш болон багш бус залуучуудыг бид нар өөрсдөө маш одоо цензуртэй схемээр сонгон шалгаруулъя. Сонгон шалгаруулсан залуучуудаа маш одоо сайн бүтцтэй зохион байгуулалттай ойлгомжтой байдлаар сургаад хөгжүүлье. Сургаж өгчүүлсэн залуучуудаа хамтарч ажиллах хүсэлтэй орон нутгийн сургуулиудтайгаа одоо 2 жилийн хугацаанд хуваарлах байдлаар явъя гэдэг тиймэрхүү ерөнхийдөө манай үйл ажиллагааны одоо арга барил тэгж явж байгаа юм. Тэгээд энэ арга барил маань нэгдүгээр шинэлэг. Хоёрдугаарт одоо дөрөв ярьсан шүү дээ. Энэ жилийн хувьд гэхэд бид нар 4200 багшийн дутагдaltaй байна гэж ярьж байна. За 2019 онд боловсролын яам Аз хөгжлийн банк хоёр хамтран хийсэн боловсролын салбарын дунд хугацааны мастер төлөвлөгөө гэж байгаа. Тэгээ мастер төлөвлөгөөн дээр юу гэж дурдсан байдаг вэ гэхээр 2030 он гэхэд Монгол улс 30 гаруй мянган багш хэрэгтэй. Шинээр цоошинээр 33 мянган багш хэрэгтэй. Гэтэл Монголд хамгийн их багш бэлдэж байгаа одоо бидний хамгийн их багш бэлдэж байгаа нэг институт нь болохоор мэдээж багшийн дэд сургууль буюу одоо Монгол Улсын боловсролын их сургууль гэж байдаг тийм. Боловсролын их сургууль маань жилдээ нэг 2000-аас 2500 орчим багшийг жил болгон бэлдэж байгаа гэж ойлгож байна. За тэгээд Teach for Mongolia хүрээнд бид нар ингээд маш олон сургуулиудын одоо кампусуудаар явдаг. Боловсролын мобист буюу сурж байгаа 4-р курсынхантай ингээд хэд хэд удааг уулзалт нэг удаагийн ч ингээд 2-3 жил ингээд хэд хэд удааг уулзалт хийхээр яг багш болох сонирхолтой залуучуудыг ингээд харахаар ер нь нэг 30-40. За би бол багш болно гэсэнтэй бүр яг бүрэн итгэлтэй байна. Бас нэг 30% нь болохоор за ямар ч байсан би нэг 4 төгсөдхий тэгж жагаад багш болох уугүйгээ шийднэ. Тэгвэл бас нэг дахиад нэг цаана 20-30 орчим үлдэж байгаа нь би бол хэзээш багш болохгүй гэсэн тийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр үгдээд 2500-аас за хэдүүлээ 50-аас 60% багш болж байна гэхэд 1000 орчим хүн л гарч ирж штэ 1200 багш. 1200 багш жилдээ бэлдээд 2030 он гэж одоо дараагийн 6 жил гэдэг нь 6-аас 7000 багшлах хамгийн багш бэлдэж байгаа хамгийн том институт маань л бэлдэж чадж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 32000 гэдэг тоотоор хаач өрөхгүй. Тэгэхээр яалтчгүй бидэрт уламжлалт аргаас гадна нэг шинэлэг арга зүй байх хэрэгтэй юм байна. Шинэлэг арга байх хэрэгтэй юм байна гэдэг одоо асуудал тулгарч байгаа. Тэгэхээр тэр шинэлэг арга нь магадгүй биднийх байж болно. Тэдэртэй юмад бас өөр арга байж болно. Олон арга нийлжиж л тэр нөгөө 30,000 багшийг 2030 он гэхэд гаргаж ирэхгүй бол зөвхөн нэг уламжлалт аргаараа эсвэл зөвхөн нэг шинэлэг аргаар ч энэ асуудал явахгүй гэсэн ерөөхдөө дүгнэлт бидэд өөрсдөө хийж байгаа юм. Тийм байна тий. Түрүүний таны хэлж штэ яг бид надад аягүй сонирхолтой санагдав. Гэхдээ яг энэний талаар бас мэдээж нийгмийн хувьд янз бүрийн тийм нөгөө дандаа хилцээр яриа ингээл яваад л байгаа л да. Мэдээж одоо багшийн их сургууль бол хүнд юм багшилж байгаа учраас мэдээж багш байхын тулд тэр хүн мэдээж өөрөө сайн байх хэрэгтэй шүү дээ. Надад юм заах гэж байгаа бол. Тэрнтэй адилхан ер нь бол одоо ингээ багшийн дутагдлыг бид нэр шийдэхин тулд тодорхой хэмжээний богино хугацааны сургалтанд суулгасан иймэрхүү хүмүүсийг одоо манай Монгол улсын төвшөнд багшаар ингээ ажиллахыг одоо та хэдийн яг л нэг арга зүйтэй л ер нь л ойрхон очоод байна шүү дээ тий. Тэрийг бол ер нь бол нийтээрээ зарим нь дэмжсэн, зарим нь бол маш ихээр шүмжилсэн. Тэгэхээр энэ дээр ер нь таны яг энэ салбар дээр байгаа хүнийхээ хувьд байр суурь нь ер нь ямар байна? Сая нөгөө сонгуулийн дараа шинэ боловсролын сайтаас Наранбаяр сайт. Наранбаяр сайтын болохоор бас нэг санаачлах нь болохоор багшийн дутагдлыг нөхөхийн тулд бид нар одоо богино хугацаанд багш нараа бэлдэж одоо их хэмжээгээр одоо багш нараа бэлдэх хэрэгтэй байна гэдэг ихэд үзэл санаа явсан. Гэхдээ энэ анх удаага хэрэгжиж байгаа ш. Урд нь ч гэсэн одоо жишээлбэл 2022 онд 23 онд ялангуяа сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн багш нарыг бид нар маш их хэмжээгээр ингэж массаар нь ер нь бэлдсэн бас тийм туршлагууд байгаа. Одоо ч гэсэн ингэ бэлдээд явж байгаа. Нэгсэн доо цэцэрлэгийн багш нар сургуульдаач сураад
багшаач давхар хийгээд явж байгаа юм практиксууд байгаа. Тэгэхээр энэ бол цоошин бас нэг талаараа бодлого юу бол биш. Одоо санаачлаг гэх юм одоо хэрэгжижсэн юмнууд. Одоо юу гэж өгөхөөр хуулийн дээр болохоор ерөнхий боловсролын сургуульд нэгээс одоо би 12 дугаар ангид заахын тулд заавал багш гэсэн тэр үг миний бакалаврын диплом дээр заах байх хэрэгтэй. Одоо жишээлбэл би бизнесийн удирдлагаар сурцсан байлаа гэхэд очиж ажиллахгүй тий. Хэдийгээр би англи хэлний орчуулагч одоо гэдэг мэргэжлэр төгссөн байсан ч очиод англи заах юм бол болохгүй. Яагаад гэвэл заавал ард нь английн багш гэдэг үг байх хэрэгтэй. Мөсөм онлайн математикаар сураад, эсвэл хэрэглээний математикаар сураад ерөнхий боловсролын сургуульд очиод заах юм бол бас болохгүй. Яагаад гэвэл миний ард багш гэдэг үг байхгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр тиймэрхүү асуудлуудаас болоод багшийн одоо нэг тийм нэг бас нэг хязгаар байгаад байгаа. Тэгээд миний ойлгосноор болохоор тэр богино хугацаанд багш нарыг бэлдэж ерөнхий боловсролын сургуульд багшлуулъя гэж байгаа бодлогын санаачлах нь түрүүний ярьсантай английн орчуулагч гэдэг мэргэжилтэй хүн яагаад английн багш болж болохгүй гэж. Тэр хүн мэдээж одоо мэргэжлийнхаа бүх мэдлэгийг тухайн бакалаврын түвшиндээ авцсан. Одоо энэ хүнд богино хугацаанд юу заах ёстой гэхээр энэ мэдсэн мэдлэгээ ямар арга барилаар сурагчдад хүргэх вэ гэдэг арга зүйн заяа л гэдэг. Тэр нь болохоор тэр богино хугацааны одоо юу болчиход байгаа юм шиг байна. Одоо сургалт гэх юм уу да. Тэгээд мэдээж арга зүйч нь бас дотроо олон янз байна тий. Чи банкны хүүхдэд яаж заах вэ? Ахлах ангийнханд яаж заах вэ ч гэдэг юм уу. Тэр арга зүйг нь нэгэнт мэрэгчлэр нь сураад ирсэн хүмүүст өгчий. Тэгжиж бид нар түрүүний ярьсан тий багшийн дутагдлыг нөхөхийн тулд зөвхөн нэг шинэлэг арга биш. Нэлээдэн шинэлэг арга одоо арга бэжж тэр түрүүний тэр яриад байгаа тэр том дутууг нөхөлтийн боломж үүсчихэд байгаа юм л да тий. Тэгэхээр надад нэг юм сонирхолтой юм одоо дилемма байгаа байхгүй юу? Тэр дилемма нь юу гэхээр заавал 4 жил мэдээж сураад төгсөөд ингээд багш болох шаардлага зарим нэгэн тохиолдолд бид нар үүсээд байна. Гэтэл шинэ санаачлагаар болохоор тухайн одоо салбар дээр юм мэддэг мэдлэгтэй байгаа хүнд богино хугацаанд арга зүйн заагаад тэгээд багшаар ажиллах бидний боломжийг нь олгоё гэдэг. Мэдээж яг юуны хувьд бол одоо бодит байдлаа нөгөө хамгийн төгс одоо арга барилын хувьд бол мэдээж 4 жилээр төгсөөд яатсан багш нь багшлах нь бол ер нь зүйтэй баг. Нөгөө талдаа бидэд үнэхээр бодит нөхцөл байдал нэм байгаад байгаа учраас үнтэйгээ эвлэрхээс өөр арга байхгүй байна гэдэг. Тэгэхээр ер нь хэдийн чиг хандлага нь бид нар аль болохоор энэ багш болоод ингээд багшлах сонирхолтой байгаа хүмүүсийг бид нар ер нь илүү юм нээлттэйгээр бид нар байлгах нь зөв үү? Буюу одоо нийт ерөнхийдөө систем нь хуучраад байна уу? Альсгүй бол систем нь болж байгаа хэрнээ зүгээр манай нөхцөл байдал ийм байгаа учраас энийг хийхээс өөр аргагүй байдал бид нар хүрээд байна уу? Одоо жишээлбэл та бүхний одоо явуулж байгаа тийч та хэлстэй багш нь орж ирээд арга зүйн заагаад тэгээ бид нар ингээд солилцоогоор бид нар тэнд 2 жил ингээд байршуулдаг гэдэг. Тэгэхээр та хэдийн хувьд ер нь анзаарч яхад саяны хоёр асуулт аль нь илүү зөв юм шүү? Яг ер нь бол Teach for Mongolia бид нар Teach for All гэдэг олон улсын гишүүнчлэлтэй байгууллага байдаг. Дэлхийн 60 гаруй орнд. Тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа зүйл дэлхийн 60 гаруй орнд явж байгаа гэсэн үг. Бид нар анх удаага энийг бас ингээд гаргаж ирээ зөвхөн Монголд хэрэгжиж байгаа биш. Teach for America гэж хамгийн анх үүсчихсэн 90-ад онд. За тэгэл Англид байна, Австралид байна, Японд байна, Герман тэ одоо тэгэл Бангладеш, Малайз энтх гэл ерөнхийдөө ингээд дэлхийн 60-ад орнд хэрэгжиж байна гэсэн үг. Тэгээ ингээд 60-ад орныг харахаар тэн дээр эдийн засгийн хөгжлөөрөө маш дээгүүр явж байгаа. Австрали, Япон, Герман эдэрт байгаад байна. Бид тэднийг юу гэж хардаг вэ гэхээр энэ улсууд ч одоо уул нь бол энэ боловсролын асуудлыг бүгдийг шийдсэн байх ёстой гэж хараад байна шүү дээ. Гэтэл тэдэрт хүртэл ийм төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаа хийх орон зай байна гэдэг чинь бас дутуу юм байна л гэсэн үг. Нөгөө талдаа хөгжиж байгаа орнууд одоо манайх ч гэдэг юм уу одоо эсвэл Бангладеш ч гэдэг юм уу эдгээр улсууд бас байна. Мөн адилхан. Тэгэхээр ер нь боловсролын салбартын тулгамдаад байгаа асуудал нь зөвхөн Монгол улсад тулгамдаад байгаа асуудал биш. Ер нь дэлхийн бүх оронд л тулгамдж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо ялангуяа нэг багшийн дутагдaltaй холбоотой асуудал бол дэлхийн өнцөг болон бүрдэл ер нь багшлах хүчин хомсдож байгаа. Багшлах хүсэл нь буурж байгаа бас дахиад олон шалтгаанууд байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол ингээд universal гэж өдөр ярьдэн шүү дээ. Яг Монголтой холбоотой асуудал биш юм байна. Дэлхийн бүх оронд л болж байгаа асуудал юм байна. Тэгэхээр дэлхийн бүх оронд болж байгаа асуудал болохоор шийдэл нь яагаад бусад оронд хэрэгжиж байгаа юмыг бид нар авчраад
Монголынхаа нөхцөлд байдал тулгуурлаад хийж болохгүй вэ гэдэг байдлаар ерөөдөө манай хөтөлбөр явж байгаа гэсэн үг. Тиймэрхүү байдалтай тийм. Бас нэг юм нь болохоор хүмүүс ингэдэж шүү дээ. Одоо жишээлбэл заавал 4 жил багшаар сурсан хүн л багш болох ёстой гэдэг. Гэтэл магадгүй одоо юу гэдгийг гадаадд сураад англи хэл дээр бакалавра сураад магистра төгссөн хүн. Тэгтээ багш биш мэргэжилтэй хүн юмыг илүү заах бас магадaltaй тий. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж олох вэ? Тэр хүмүүсийг яаж гаргаж ирэх вэ? Нөгөө талдаа тэр хүмүүсийг яаж адилхан ингээ нөгөө сургалт төгслөөр байнгын хангаж явах ёстой вэ гэдэг нь асуудал нь илүү чухал гэж ойлгож байна тий. Одоо тэнгууд над дээр бас нэг юм сонирхолтой байсан. Одоо тэр түрүүн хэлжтэй ингээд нэг юм универсал юм нэг асуудал байна. Тэгээ дэлхийд даяар ер нь багшийн хомсдол гэдэг зүйл бол ер нь бол бий болоод байна. Хүмүүс багшлахыг хүсэх нь бол улам ингээ багасаад байна. Мэдээж тэн дээр айгүй олон өөр эдийн засгийн нийгмийн янз бүрийн хүчин зүйлсүүд бол байгаа. Тэгэхээр харин хоёр юм хэсэгтэй асуулт. Эхний асуулт нь одоо жишээлбэл Teach for Mongolia-гийн хувьд бол та хэд хөдөө орон нутаг руу 2 жилийн хугацаанд тэгээд багшийг тэнд байршуулж байгаа. Миний зүгээр төсөөлөөр ингээд надад те би скул чи үнэхээр ингээд багшлах хүслээрээ скул чи ингээд хүүхдүүдэд гэрээсээ магадгүй хэдэн мянган километрийн цаана очоод танихгүй газар, танихгүй орчинд 2 жил тэндээ байршаад тэгээд хүнд багшлаатахаа гэж хэлэхлээр танаа хөтөлбөр сайн хийхээр 3 дахь хэсэлтэй ингээд бид амжилт авлаа гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр тэнд дунд тэр одоо юу гэдгийг том золиосыг хүмүүс хийгээд шүү дээ. Тэгэхээр зарим нэгэнд нь бүр Улаанбаатар хоттой байгаад ингээ багшлаач. Багшийн сургуулийг төгсчөөд ингээ багшлаач гэхлээр тэр хүмүүс төсөл ингээ төрөхгүй байгаад байна. Тэгэхээр таад магадгүй одоо яг тэрэн дээр одоо ингэж багшлах хүсэлтэй байгаа хүмүүсийн дунд одоо ийм нийтлэг чанар байна уу? Эсвэл магадгүй тэднийг нийтлэг мотивацжуулж байгаа зүйл байна уу? Хэрв тийм болвол тэрийг магадгүй бид нэг юм улсын хэмжээнд ч юм уу те бид нэр тэрийг одоо хэрэгжүүлж болох уу? Одоо миний жишээлбэл магадгүй та хэд тэдэрт юу хамлаад байна те хөдөр оногтой ч сайн гоё сайхан цэвэр агаартай учраас тэнд ч нэг гоё гэдэг ч юм уу. Ажгүй бол энийг төгссөн дараа та хэд одоо олон улсад ингээд дахиад магадгүй багшийнхаа мэргэжлийг ингээд ахиулахаар юм гоё боломж гарна гэдэг ч юм уу. Хэрэг тэр нь хэрэг хүмүүст бүхэл бүтэн тийм том золиосыг гаргахад бэлэн болох үс хэмжээний мотивац хэрэг өгж байгаа юм бол тэрийг манай Монголд одоо төгсөж байгаа бизнес төгсөж байгаа бүх багш нарт тэрийг ялгаагүй адилхан өгж болохгүй юу гэдэг тийм асуулт. Тий. Маш их золиос гарч байгаа тий. Одоо жишээлбэл юу гэдгийг манай хөтөлбөрт оролцож байгаа залуучуудын дундч нас нэг 24-өөс 25 та залуучууд байгаа. Тэгэхээр их сургуулаа төгсөөд дөнгөж төгссөн ч юм уу төгсөөд нэгээс 4-өөс 5 жилийн хооронд ажлын туршлагатай юм залуучууд байж байгаа. Тэг яагаад энэ хүмүүсийг орж ирээд байна вэ гэх нийтлэг чанарыг ажиглая гэх юм бол хамгийн нэгдүгээрт болохоор өөрсдөө бид нар нийгэмд ямарваа нэгэн эерэг нөлөөллийг бий болгоё гэсэн тэр нэг чин ирмэлцэл байгаад байгаа. Яагаад тэрийг байлгая гэж байгаа нь түрүүн бид дурдсан шүү дээ. Одоо жишээлбэл зарим нэг хүмүүс нь боловсролын салбараас асар их үр шим хүртсэн. Тэгэхээр тэрийг дахиж түгээмээр байгаа. Зарим нь үр шим хүртэж чадаагүй. Тэгэхээр хэрвээ би уул нь ингэсэн бол би яг ингэх байсан да. Тэгээ над чин иймэрхүү мэдрэмжийг дахиж битгий аваасаа гэсэн хүмүүс бас их байгаа. За тэгэхээр ингээд зорилго нэг нөгөө талаасаа ингээд өөрсдийнх нь ингээд бодит одоо туршлага гэх юм уу бодит амьдралынхаа одоо амьдрал дээр үндэслээд ирэхэд орж ирж байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тийм хүмүүс чинь болохоор тэр орон нутагт чод 2 жил дотор байранд зарим дотор байранд гадаа нойлтой зарим дотор байранд усаа худгаас ч жаавна тэ тэр одоо хүндрэл бэрхшээл цорилтыг үл хайхраад би энийг давж чадна гэсэн тийм итгэл сэтгэлтэй явж гинэ гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа бас нөгөө тэгж явж байгаа хүмүүс хүүхдүүдтэй илүү их юу гэдэг үлээ илүү их ур чадвартайгаар заах магадaltaй юугүй юу гэдэг нь бас нөгөө талдаа бас бодож үзэх асуудал болоо явчихж байгаа тий. Нөгөө талдаа болохоор тэдгэр залуучууд өөрсдийгөө сорж үзье. Дөрөв ярьсан тий би нэг 24-25 настай байна, ганц бие байна. Магадгүй эрсдэл аваад иймэрхүү хэмжээний эрсдэл аваад иймэрхүү хэмжээний золиосыг 2 жилийн хугацаанд гарах одоо мөчн магадгүй одоо тий үнээс цаашлах юм бол ингэх боломж болдохгүй гэдэг тийм сэтгэлгээгээр бас орж ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө чин хүсэл нэрмэлцэл нь байгаад байна. Өөрсдийгөө сорж үзье гэсэн хүмүүс бас байж байна. За тэгээд мэдээж энэ
хүсэл эрмэлзэл энэ золиосыг гаргаад явж байгаа хүмүүс өөрсдөө бас ирээдүйд асар том амбицтай байж байгаа тийм үү? Ямар амбиц үж болно те. Одоо ирээдүйд би юу гэдгийг боловсролын салбарт яг хүүхдийн сэтгэл зүйн талаасаа би фокусж ажилламаар байна гэдэг юм уу? Эсвэл ирээдүйн би боловсролтыг бодлого илүү судалгаа тал руугаа би фокусж ажилламаар байна. Эдгээр хүмүүс чинь нөгөө цаашдаа тэгж ажиллахын тулд мэдээж газар дээр юу болдог вэ гэдгээ 2 жилийн хугацаанд одоо ингээд ажиллаад, багшлаад, асуудлыг хараад, амьдраад үзэхэр шал өөр туршлага хоримтлуулаад гараад ирнэ. Тэрийг хэрхэн яаж ашиглаад дараагийнхаа бас нөгөө мэдээж залуу хүмүүс чинь алах мод байж байгаа тэрнтэйгээ яаж дүүцүүлэх вэ, хэрэглэх вэ гэсэн тийм хөшөөрөг болгож ашиглах вэ гэсэн тийм ингээд ийм олон одоо жишээлбэл юу гэх юм бэ? Учир шалтгаанаар залуучууд ерөөхдөө орж ирж байгаа гэж хэлж болно. Бас нэг сонирхолтой факт нэх юм бол манай хөтөлбөрчид уул нь бол Улаанбаатар хотод байгаа залуучуудыг сонгож оруулаад орон нутг руу явуулах гэдэг ба штэ. Ялангуяа залуу багш нарыг. Манай хөтөлбөрт одоо ингээд жил болгон хавар бид анкет авдаг байхгүй. Тэгэхээр орон нутагт багшлж байгаа залуу багш нар аягүй ханддаг. Танай хөтөлбөрөөр орё гэдэг. Гэтэл бид нар ингээд нөгөө хүмүүсийг авчаад дахиад хөдөө орон нутагт байгаа хүнийг хөдөө орон нутагт хуваарлахаар нөгөө тийм байна. Үр дүндээ дүн болчих гээд шүү дээ. Гэхдээ тэр хүмүүсийн яагаад тэгж одоо сонирхоод байгаа нэг асуудал нь юу гэхээр залуу хүмүүс аягүй сурч хөгжихийг хүсдэг юм байна. Тэгэнгүүт тэр хүмүүсийн нүдэнд манай хөтөлбөр залуучууд ингээд ороод багшлах сургалтаа аваад, хөгжлөө аваад, дадлагаа хийгээд нөгөө талаараа бас нэг одоо нэг community гэдэг ярьдэн шүү дээ. Community-ийн нэг хэсэг болж байгаа нь аягүй үнцэнтэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд танай community-ийн нэг хэсэг болоод нөгөө талдаа та хэдийн үйж байгаа үйл ажиллагаа сургалт хөгжил чинь залуу хүн миний хувьд ирээдүйд аягүй хэрэгтэй юм байна гэдэг байдлаараас аягүй хорж иж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа залуу багш нарт одоо багшлж байгаа орон нутагт байгаа залуу багш нарт тэр талын одоо зөвлөд бас их дутагдж байна гэж бас ойлгож байна гэсэн үг тийм. Нэг юм бас сонирхолтой асуул байна. Яг хувийн туршлагаасаа түрүүн та хэлсэн шүү дээ. Яг ингээд өөртөө тухайн боловсролын нэг бол нэг хохирогч нь болцсон. Нэг бол тухайн боловсролын системээс аягүй үр шимийг үрдсэн хүмүүс өөрийнхөө тэр туршлаган дээр үндэслээд үнэхээр одоо багшлыг үнэхээр нийгэмдээ сайхан бүтээе гэдэг тийм хүсэл эрмэлзэлтэй байна гэж. Тэнгүүд би өөр дөр бодож байгаа байхгүй. Тэгээ би ялгаагүй бас хохирогч нь зарим нэгэн талаараа хохирогч нь мөн, зарим нэгэн талаараа үр шимийг үрдсэн юм бол үр шимийг үрдсэн юм бол мөн. Гэтэ би хизээч өөрийгөө багш болохынсан гэж би бодож байгаагүй. Яг найрамдлан багш болъё гэж бодож байсан. Найрамдлан багш нар чинь тийм бүлгийн багш те. Курстэй. За одоо манай авилгийнхан басаараа дээрээ гээл баг ингээд явд. Яагаад би найрамдлын бүлгийн багш болъё гэж бодож исэн бэ гэж бодхолоор надад тэр хүний хийж байгаа юм аягүй тийм гоё кул санагддаг тийм багш бол амар гоё гэл хүүхдүүдтэй яриад хүүхдүүдээ хөгжүүлээ надад гоё дурсамж бүтээгээл тэгээд ингээд явж байгаа учраас бүлгийн багш болвол би хүүхдүүдээ ингэх юм байна тэх юм байна тэхийнсэн гэж аягүй бодож багш болъё гэдэг тийм хүсэл өндөрж исэн. Тэгэхээр миний бодлоор тэр нөгөө тухайн хүнийг харах өнцөг үнэлэмж надад хүмүүс энэ хүнийг гоё гэж хардаг учраас би хүмүүс тэгж харагдмаар байгаа учраас би өөрөө багш болмоор байна гэдэг. Тэрний яг үнтэй адилаар одоо манай Монголд багш гэдэг мэргэжлийн үнэлэмж ер нь нэлээд доогуур бодит байдлаар хэлэхэд бол яг миний зүгээр өөрийн бодлоо шүү дээ. Үнэлэмж нь нэлээд доогуур. Гэтэл бидний амьдралд хамгийн чухал одоо чадваруудыг өгдөг, суулгадаг тэр үед дээр одоо бидний зааж хэлүүлдэг. Манай өвөгийн нэг тийм айгуу чухал хэлсэн нэг афоризм үг гэдэг байхгүй юу? Багш бол мэдлэгт хүрэх замыг товчлогч ачтан гэж. Мэдээж багш байхгүй бол маш олон зүйлийг ингээд туулж өөрөө үзэж харж ингэж явж байгаа. Багш бол тэр хамгийн товчлоод өгдөг тийм үү. Тэгэхээр ууг нь бол багшийг бид нар бол аягүй сайн ингэж дээдлж одоо тий бид нар тэгж явах хэрэгтэй. Харамсалтай нь биднээс тэгж чаддгүйг бол маш хэрэгэлзээтэй. Тэгэхээр одоо энэ бас манай подкастыг үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ л одоо нэгэн цаг хугацаанд хүүхдэн ч юм уу ач зээн ч юм уу бас л ерхий боловсролын системээр хүссэн хүсээгүй дамжаал болгосүүчин болоод гарна. Тэгэхээр багшийн хомсдол гэдэг бол магадгүй ганцхан таны эсвэл ганцхан миний асуудал бол шүү дээ. Манай хүү дараа жил одоо юунд орж байгаа. Нэгдүгээр ангид орно. Нэгдүгээр ангид ороход нэгдүгээр ангийн багш нь бол үнэхээр сайн байгаасаа л гэж би бол бурхны өмнө залбирч байгаа тий. Би залбирч байгаа байхгүй. Гэтэл тэр хүнийг хүүхд дугаасаа хэрэг тийм одоо юу гэдэг багшийн чанар хэрэг муу байх юм бол тэгэл тэр хүний чинь ганцхан тэр нь муу байснаас хамаарад яг гэр бүлийн боловсрол мэдээж чухал л да. Би бол тэр маш сайн ойлгож байгаа. Гэхдээ тухайн хүний дийлэнх өдрөө цаг өнгөрүүлж байгаа газар өөрийг нь өдөрдөж чиглүүлж байгаа хүн хэрэг чадваргүй муу эсвэл сэтгэлгүй байвал тий тэр хүн насаараа тэрнийхээ үйл айг нь хүртэж амьдрах учраас би бол тэр маш санаа зовж байгаа байхгүй. Үүний адилаар бид нар нийт одоо нийгмээрээ
Одоо магадгүй бидний яг энэ подкастыг сонсож байгаа яг энэ сонсогчийн хувьд ер нь юу хийж болох юм бэ? Юу хийж чадах юм бэ бид нар? Багшийн үнэлэмжийг сайжруулахад уу эсвэл ер нь л одоо энэ багш нарын одоо энэ хомсдол гэдэг энэ зүйлийн эсрэг те одоо жишээлбэл бид нар нийгмээрээ магадгүй одоо шийдвэр гаргагч нараас те хууль батлагч нараас бид нэр одоо багшийнхаа энэ юг одоо хангамжийг нэмэгдүүлээч гэж бид нар шаардах хэрэгтэй юм уу? Аль эсвэл бол одоо энэ багш байх одоо энэ шаардлага дээр илүү уяатан болгооч гэж бид нар шаардах хэрэгтэй юм уу? Үнэхээр одоо манай ерхий одоо боловсролын сайдын маань хийж байгаа үйлдэлийг бид нийтээрээ дэмжих хэрэгтэй юм уу? Эсвэл үүсгэх хэрэгтэй юм уу? Бид яг энэ дээр нь бол шууд заавал ийм гэсэн хариулт бол байхгүй л байна л та. Гэтэ тань дээр байгаа таны одоо мэдж байгаа туршлагын хувьд ер нь ард нийт ер нь үүний эсрэг юу хийж чадах юм бэ гэдэг асуу. Яг мэдээж маш олон төвшөнд маш олон ажлууд хийгдэж болно. Гэхдээ хамгийн энгийн одоо жишээлбэл хүүхдтэй хүмүүс одоо живтэр шиг хүмүүс тийм үү өөрсдөө эцэгчүүд хамгийн энгийн хийж болох юм босхолоор ерөөсөө бид нар өөрсдөө хүүхдтэй анхаарал тавих хэрэгтэй. Багш нэг хүүхд дээр одоо юу гэдгийг ахлахаа ингээд бол 40-45 минут орж байгаа. За бага ингээд бол 1-5 дугаар ингээд бол тий өглөө 8-аас 12 цаг хүртэл ингээд 20 хүүхэдтэй бүлэг гэж магадгүй 30 хүүхэдтэй болог гэж магадгүй за Улаанбаатар сургуульд магадгүй 50-60 гарсан хүүхэдтэй бүлэг тий бага ангийн багш гэж магадгүй. Тэгэхээр тэр хүний өөр ачаал маш өндөр. 50 хүүхэдтэй ялангуяа 56 настай хүүхэдтэй 45 6 настай хүүхэдтэй ч ажиллах чанга шүү дээ. Ер нь 4 6 настай хүүхэд гэрт байхад л бас чанга шүү дээ. Тийм шүү дээ. 1 6 настай хүүхэд 6 настай хүүхэд амар чанга шүү дээ, тий. Тэгэхээр тэр хүн өөрөө амар тийм стрессфул одоо стресстэй орчинд ажиллаж байна. Тэр хүүхэд болгоод хурж ажиллана гэдэг маань өөрөө бас айгүй хязгаарлагдмал. Тэн дээр эцэг эхийн оролцоо хавсарсан байж ижиж тэр хүүхэд үр дүн төрнө. Эцэг эхийн одоо тухайн багшийг ойлголт сайн байж ижиж тэр одоо багш гэдэг юм уу урам зориг аавна. Түүнээс биш одоо юу гэдэг одоо жишээлбэл энгийн жишээ ярих юм бол ингээ зарим хүмүүс ярьдаг байхгүй. Эцэгчүүд нурж ирээд багшийн цаг надад гэдэг ч юм уу те. Манай хүүхд юм сурахгүй байна. Ингэх хэвээр манай хүүхд чи илүү анхаарах хэвээр тэдний хүүхд баг илүү анхаарат байна гэд. Тиймэрхүү хандлага одоо нөгөө төдөр чинь токсик буюу хортой харилцаа үүсэх тусам тэнд багшлах багшийн одоо нөгөө урам зориг мохоод байхгүй болно л гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийн юм бол тийм байж болно гэсэн үг. Тэгэхээр эцэгчүүд өөрсдөө хүүхдүүдтэй анхаарах халамж анхаарал сайн байж ижиж багш нарын нөгөө талд ачаал нь буурна гэсэн үг. Түүнээс бид нар бүх одоо ачааг багш нар боловсролын салбар боловсролын яамда өөрүүлчихэд өөртөө юу ч хийхгүй байгаад гэж болохгүй гэсэн үг. Нэр яг тийм. Би тэг яг саний энэ дээр ярьж байгаа дээр би нэг зүгээр жишээ санаанд орлоо. Манайх нөгөө Үнэн Ньюс гэдэг бас өөрөө яг мэдээний агентлаг маань мэдээ бэлтжижсэн. Миний яг оролцоод байдаг. Тэгсэн чинь тэн дээр бид нар ямар санаа гаргасан. Янаас судалгаар ингээ хийгээд үзэнгүүт ерөөсөө ингээ цэцэрлэгт орж ирж байгаа 2 3 настнуудын дийлэн хувь нь нөгөө өөртөө бааягаа хэл зураагүй. Тийм. Өөртөө шээгээ хэл зураагүй. Очоод кошоконд очоо өөрөө суух тийм ээ дадлан суугаагүй. Тэнгүүд нөгөө багч нь хүүхдүүдтэй юмаа заах биш өдөржингөө нөгөө баста шээстэй памперс баста шээстэйгээ ингээ зуралтаад ингээд өдөр өнгөрчдөг. Тэгэхээр үндсэн боловсруулаач болгож чадахгүй. Сүүлдээ өөрөө ч тэрэндээ ингээ харшлаад тэгээд ингээ тэнгүүд хүүхдүүдтэй ядаж те бидний гаргасан уриалга нь ядаж цэцэрлэгт орохоос өмнө баяа шээгээ хилүүлээд сурах чаа. Тэр үл эцгийн одоо багш нартай хийж өгч байгаа үнэхээр тийм том зүйл шүү гэж ярьсан. Яг таны саний яг тийж хэлэнгүүд яг тэр жишээ санаанд орлоо л да. Тэр бол хамгийн энгийн эцэгчүүд одоо угаасаа Монгол улсаар ерөнхий боловсролын нэг 850 орчим мянган сурагч байгаа гэсэн үг. Тэгэхээр 850 орчим мянган сурагч гэдэг чинь за эцэг ихтэй гэдэг үзэхээр ерөл манай хүн амбалчж байгаа. Тийм биш. Тэгэхээр бүгд л хүүхдүүдтэй ижлэх нь тодорхой хэмжээний цагийг гаргаад юу болж ийн яаж ийн нээж ийн гэдэг дээр анхаарал хандуулдаг болчвол багш нарын ачаал буур авчна. Тийм ээ. Эцэг ихийн оролцоо байхгүйгаас үндэслээд одоо яаж ийнэ гэхэлэр хөрхий багш гэдэг сувгаар маш олон нийгмийн бодлогууд багш гэдэг сувгаар одоо хүүхд гэдэг одоо агуулгын дор очих гэдэг нь боловсролыг олох. За баг эрүүл шүттэй байх, эрүүл нүдтэй байх, эрүүл байх ингээ бүх юмыг бид ингээ багшаар дамжуулж хийх гэдэг байгаа байхгүй. Тэнгууд нөгөө нэг хүнээр дамжуулаад бид нар 40 50 хүүхдийн бүх асуудлыг шийднэ гэдэг чинь өөрөө боломжгүй зүйл. Тэгээ тэр боломжгүй зүйлийг бид нар ингээд нэг хүн дээр шахах тусам тэр хүн хаашрна, тэр хүн стресстэн, тэр хүн ядарна. За тэрнээсээ болоод ямарваа нэгэн байдлаар алдаа гаргана, ямарваа нэгэн байдлаар зан характер өөрчлөгдөн. За нөгөө талаасаа нөгөө хүн чинь өөрөө бас нэг гэр бүлтэй байгаа, хүүхэдтэй байгаа хүн шүү дээ. Тэрийгэ умартаад
ийшээгээ фокуслаад хагасаа бүтээсэйг ажиллаад гэж болохгүй те. Тэгэхээр тэр орчныг бид нар бүрдүүлж өгөх хэрэгтэй л гэж ерөнхийдөө хамгийн энгийн зүйл бол тэр л байна л да. Тэгээ мэдээж маш олон зүйл байгаа. Гэхдээ хамгийн энгийн зүйл хүн болгоны хийж чадах зүйл бол ерөөсөө тэр л. Өөрөөсөө бид нар оролцоотой байх. Үүнээс гадна зүгээр бодлогын төвшөнд таны одоо хамгийн их зүгээр хувьтай мэдээж айгүй олон зүйлсүүд байгаа. Тэдний мэдээж та өөрөө түрүүний хэлсэн мэг бодлого талаар илүү өөрийнхөө мэрэгсэн учраас ер нь бодлогын төвшөнд таны хамгийн хийгээсэй гэж хүсдэг зүйл юу вэ? Яг таны өөрөө тань хувьд. Хамгийн хийгээсэй гэдэг зүйл одоо яг ингээд нөгөө нэг тийм томьёол байдаг юм. Тэгээд судалгаанд зөөрсөн судалгаанд зөөрсөн бодлого боловсруулах гэдэг юм уу? Судалгаанд зөөрсөн одоо тийм нотлогоон зөөрсөн бодлого боловсруулах гэдэг юм уу? Тэрний юу гэдэг нь вэ гэхээр одоо түрүүний яриад байгаа шинж тэмдгүүд шүү дээ. Энэ шинж тэмдгүүд юунаас болж үүсэт байна гэдгээд зөв томьёолж ямар нэгэн байдлаар алхам авахгүй бол буруу томьёолчоод эсвэл буруу ойлголттойгоор тэгээд тэр шинж тэмдгийг засах гад үзэх юм бол асуудал юу гэхээр асуудал уламд амжирал яваад байна гэсэн үг. Тэгэхээр бидэрт маш их судалгаанууд хэрэгтэй одоо. Одоо жишээлбэл юу гэдэг нь те түрүүний ярьсан багш дутагтаад байгаа нь зөвхөн цалингийн асуудал муу юм уу биш юм уу? Эсвэл өөр бас ямар асуудлууд байна. Эсвэл залуу багш нар ингээд түрүүн ярьлаа шүү дээ ингээд хөгжиж, дэвших, сургаж хөгжих, өөрсдөө гэж хөгжих маш их хэрмэлзэл байгаад байна гэдэг нь тэгвэл бид нар яагаад тэр төлөв юм хийж чадахгүй байна уу? Чадчих байна уу гэдэг юм уу те? Багш нарын ачаал гэж ярьж байна те. Багш нар одоо жишээлбэл Улаанбаатарын ялангуяа нийслэлийн сургуулиудын ингээд нэгдүгээр ангийн харин бол бараг 40-50 хүүхэдтэй л байгаа. Тэгмүүд энийг бууруулахад бид нар юу хийх ёстой юм? Магадгүй бид нар цалингийн нэмж чадахгүй бол тэр хүний ачааллыг ядаж бууруулъя л да тийм үү? Тийм гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд маш олон арга хэлбэрүүд байгаа. Гэхдээ ингээд зөвхөн нэг арга хэлбэрийг одоо зөвхөн нэг бодлогын шийдвэрийг гаргаад бүх асуудал шийдэхгүй маш олон өргөн хүрээтэй олон хүчин зүйл байгаа болохоор хүчин зүйл болгон дээр нь тус тусын өөрийнх нь интервенцийг ээжиж л үр дүнд хүрнэ. Түүнээс одоо юу гэдгийг нөгөө зөвхөн нэг юм хийгээд бүх юм шийдэгдчихнэ гэж бас ойлголтоор хандж болохгүй. Тийм. Зөв. Окей. Одоо түрүүнийх дээр ингээд Teach for Mongolia явд. Таад явд. Одоо түрүүний хэлсэн 3 дахь хэсэлтээр хэд авч ийн гэдэг чинь тэгэхээр энэний хугацаанд бол нэлээд олон түүх, нэлээд олон юм баялаг гой кейсүүд ер нь бол ингээд гарцсан байгаа. Ер нь нийт ингээд төслийнхаа үр дүн ингээд аваад үзэх зөвхөн нөгөө багш солилцоо багшийг тэнд одоо байршуулж байгаагаас гадна яг төслийн үр дүнгийн хувьд яг багшийн хувьд болон тухайн одоо очиж байгаа сургуулийн хувьд, сурагчдын хувьд ер нь ямар шүү үр дүнтэй байна гэж та хэд өөрсдийн дотоод судалгаанд байна. Тийм тэгээд нэгэнт нөгөө хийж байгаа ажлаа үр дүнтэй байлгах нь илүү чухал. Түүнээс зүгээр ингээд нөгөө нэр төдий хийгээд тоо төдий хийгээд ажиллахгүй. Тэгэхээр бид нөгөө талдаа айгүйх хяналт үнэлгээ мониторинг гэж ярьдэн шүү дээ. Энэ бидний хийж байгаа юмнууд ажиллаад байна уу, ажиллахгүй байна уу? Ажиллаж ивэл одоо юу гэдгийг амжилттай байвал ямар хэсэг дээрээ бид нар амжилттай яваад байна, ямар хэсэг дээрээ бид нар жоохон муу агаад байна. Тэр муу байгаа ямаа тэгвэл яаж сайжруулах вэ гэдэг байдлаар байнга нөгөө бидний сонгож шалгаруулалтаас ахуулаад сургалт хөгжил, орон нутагтай ажиллаж байгаа байдал, одоо өөрсдөө хийж байгаа бүх зүйлийг тэгж тодорхой хэмжээнд хэмжиж явдаг. Нөгөө талдаа өнөөдөр нэг сургуулийн нэг сурагчд очоод 2 жил багшлсан багшийн үр дүн шууд одоо ингээд бид нар хянахад бас айгүй төвхтэй. Яг тэгэхээр энэ боловсролын юмны үр дүн чинь маш удаан хугацаанд гардаг болохоор. Гэхдээ бидний зүгээс болохоор мэдээж академик ур чадвар суулгах нь чухал. Гэхдээ бид нар орон нутгад байгаа багшаараа дамжуулаад багаар яаж амдарч ажиллах вэ? Нухацтай эрхэн бодож сэтгэж чадах вэ? Хүүхдүүд өөрөө өөрсдөө яаж анхаарч сурах ёстой юм те? Асуудлыг яаж бие дааж шийдэх гэдэг ийм одоо энэ ч өөрөө нэг талаа амьдралын уурхаан бол явчих жоохгүй. Энийг яаж хөрөх вэ гэдэг талаар бид нар багш нартаач тэр манай сургалт хөгжлийн хөтөлбөр маань тэнд нэлээд фокусж ажилладаг юм. Тэгэхээр тэрэндээс үндэслээд үр дүнгууд ярих юм бол одоо жишээл хамгийн энгийн жишээ жижигхэн үр дүнгууд ярих юм бол те одоо эхлээд нэг багш 9 сарын 1-ний хичээл ороход угаасаа орон нутгийн анги болгонд нэг хичээл хийдэггүй ч юм уу эсвэл хичээлд ирдэггүй хүүхдүүд угаасаа анги болгонд л байгаа. За мэдээж тэр хүн ингээд шинэ багш ирлээ гэд ерхий байдлаар ингээд нэг сонжиж үзэн те анги хичээлд ирэхгүй байна. Тэгээд багш маань
арга зүйн арай өөр, арай нээлттэй, нөгөөдийг илүү оролцуулсан байдлаар хичээлээ заагаад сонирхолтой байдлаар одоо сонирхлыг өдөөх гэдэг шүү дээ. Сонирхлыг өдөөгöd явах юм бол тухайн хүүхэд хичээлдээ ирдэггүйс хүүхэд хичээлдээ ирдэг болно. Хичээлдээ дэвтэргүй ирдэг хүүхэд хичээлдээ дэвтэр үзэг балтаагаа ирдэг болно ч гэдэг юм. Тиймэрхүү жишээнүүд зөндөө байгаа. Одоо жишээл тэгэл багш нарын баяраар манай хэд рүү өөрсдөө хүүхдүүд ингээд жижигэн юу захиа бичээд явуулна. Би таныг ирэхээс өмнө ингээд энэ хичээлд ерөөсөө сонирхолтой байсан чинь таныг ирсэн аягүй сонирхолтой болоод би ингээд ерөөсөө барыг огт сүүлийн 1 сар таслаагүй ч гэдэг юм уу. Эсвэл би байнга дэвтэр ном авчирдаг болсон. Би байнга даалгаврын хичээл дээр хийдэг болсон ч гэдэг юм уу. Тиймэрхүү жижиг одоо бидний нөгөө success stories гэж ярьдаг байхгүй. Тийм story маш их байгаа. Маш их байгаа тийм. Багш болгон дээр бараг өдөр болгон сар болгон гарч байгаа тийм. Тэр нь айгүй том нөгөө зааж байгаа хүмүүст айгүй том урам зориг өгч байгаа гэсэн. Нэрээ би чинь тодорхой хэмжээний өөрчлөлт миний нүдэн дээр харагдаад шүү гэдэг тийм. Түрүүндээ хэлж шүү дээ. Таны хувьд бол бид нар дээр юм жижиг амжилтын төвхөө зөндөө олон байгаа. Мэдээж ус 2 жилийн хугацаанд ийм шин зүйлийг хийгээд бас явж байгаагийнхаа хувьд мэдээж алдсан зүйлс зөндөө олон байна. Тэгэхээр алдааны түүхүүд юу нь ямар вэ? Магадгүй та хэдийн төсөөлж хийсэн айгүй өөр байсан ч юм уу. Альсгүй бол бид нар энэ дээр нэг ингээд алдцсан. Энийг юу нэг хэрэгтэй байсан байлээ гэж олж авсан сургамж юу нь юу. Мэдээж байгаа. Одоо хамгийн энгийн жишээ гэх юм бол бид нар ихлээр за ер нь бол бид нар ингээл ерөнхий боловсролын сургуулийн одоо тэгш босролтой юмч хамгийн орон нутгад байгаа гал орон нутг руу л ерөөсөө фокуслгээд явсан. Тэгээ орон нутгийн аль гэдэг дээр биш ерөөсөө л бид нартай хамтарч ажилласан сургууль болгонтой хамтарч ажиллах гэдэг амбицтай явсан. Тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь зарим сургуулиуд одоо юу гэдэг бид нар нэг 2 багш ч юм уу 3 багшийг нэг сургууль руу явуулаад өөрчлөлт бол гарахгүй байна. Тухайн сургуулийн одоо түрүүн би ярьсан эцэгхийн оролцоо байж иж хамтарсан байдлаар явж иж үр дүнд хүрнэ гэдэг шиг тухайн сургуулийн удирдлагын оролцоо хамт байж иж үр дүнд хүрэх юм байна. Түүнээс зөвхөн манай багш явчаад тухайн сургууль нь одоо commitment гэж ярьдэн шүү дээ. Өөртөө оролцоо байхгүй. Эсвэл яг нэг уламжлалт аргаараа үзэгдэх юм бол үр дүнд хүрэхгүй байна гэдэг хамгийн том сургамж бол одоо байгууллагын CEO-гийн хувьд бол миний хувьд хамгийн том сургамж тэр байсан. Тэгэхээр бид нар яаж ийм вэхээр хамтарч ажиллаж байгаа сургуулиудтайгаа та хэд ямар үүрэг оролцоод байх юм бэ? Манай явж байгаа багш нар ийм үүрэг оролцоотой байна. Та хэд ямар үүрэг оролцоотой байхыг хэдүүлээ яаж хамтарч ажиллахын энэ бүгдээрээ энийг хүлээн зөвшөөрж гинүү гэсний үндсэн дээр одоо манай багш нар ирэхэд яг очиж зааж байгаа сургуулиудаа багшилж байгаа гэж ойлгож байна тий. Тэгэхээр ер нь нэг хамтын оролцоо байхгүйгээр зөвхөн нэг талаас нь нэмийг ингээд хичнээн хүчтэй нүдсэн ч гэсэн ямар ч өөрчлөлт гарахгүй. Энэ талаасаа одоо гэдэг юм сургуулиуд нь багш нар нь сурагчид нь эцэг их нь орон нутгийн удирдлага дээд бодлогын хэмжээнд ингээд бүх талаасаа зэрэг явж ижил үр дүнд хүрнэ гэхээс биш. Одоо юу гэдэг нь зөвхөн нэг талаасаа яваад ерөөсөө ямар ч үр дүнд хүрэхгүй байна гэдэг дээрээс хамгийн том сургууль. Ялангуяа боловсролын салбарт. Тийм байна тий. Зөв. Түрүүний яг таны хэлсэн жишээтэй яг адилхан байна л да нөгөө боловсролыг бид нэр ингээд айгүй олон түвшинд бид нар авч үзэх хэрэгтэй тий. Магадгүй ганцхан академик боловсрол гэж байгаа бол гэр бүлийн боловсрол гэж байна. Магадгүй ахаад нөгөө өөр төрлийн боловсролын их сурвалжууд бас байна тий. Жишээлх юм бол одоо Intel Group-ийн хувьд Intel Hub гэдэг нэртэй мэдээллийн сургалтын одоо цэгийг Аслагдсан аймаг болон дүүргүүдэд байгуулад тэгээ энүүгээрээ дамжуулаад ер нь өсвөр насны хүүхдүүдэд залуучуудад мэдээлэлтэй ойрхон байх, захим технологийн сургалт авах, зөвлөгөө үйлчлэгийн дээр нь хамтдах боломжуудыг ингээд хангадаг. Тэгээд энэгээрээ бас магадгүй яг нөгөө түрүүний хэлж байгаа нийт том боловсролыг гэдэг хүний энэ нөгөө том орон зай бас нөхөд айгүй нэмэр болж байгаа болов гэж бол би боловтой боддог. За үнийг хэллэгийн хажуугаар бидний бас ерөнхийдөө подкастын маань цаг ер нь дуусгах гэж байна. Одоо хэдүүлээ зүгээр ирээдүйг харуул. Түрүүний хэлсэн одоо 2030 он гэдэг бол бас нэг амар аюулын харанхтай нэлээд ойрхон байгаа хугацаа шиг бид нар бол сонсогдож байна л да. Тэгэхээр ер нь одоо Teach for Mongolia-гийн хувьд цаашдын том зорилго хитийн төлөвлөгөө юу вэ? Энийг хариултаас өмнө би бас нэг юм хэлэхгүй бол түрүү яасан ингээд олон талын оролцоо байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгвэл олон талын оролцоо дээр хувийн хөгжлийн оролцоо гэсэн маш чухал. Тэгэнгүүт бид нар сүүлийн 2 жил Unitel-тэй бас хамтарч ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд. Unitel бидэртэй яаж хамтарч ажиллаж байгаа гэхээр орон нутагт багшилж байгаа багш нарт хамгийн дутагдaltaй юм юу гэдэг вэ гэхээр түрүүний ярьсан дата. Дата маш чухал. Яагаад гэвэл багш нар чинь нөгөө хичээлээ бэлтгэхээс ахуулаад өөртөө мэдээлэл судалгаагаа хийхэд байнга л интернет орчиж юм хийж явах хэрэгтэй.
Тэгээ тэн дээр бид нар ерөөхдөө сүүлийн 2 жил баг Unitel-тэй ингээм хамтраад ажиллаж байгаа манай бүх багш нарт те. Тэр маань бас маш том дэмжлэг болж байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бас ингээл хамтын оролцоо гэдэг чинь өөрөө хувийн хвшилж орох хэрэгтэй юм байна, төрөмс байгуулгын орох хэрэгтэй юм, яамж орох хэрэгтэй юм, эцэгхэн орох хэрэгтэй юм. Тэгжиж л бид нар бодит дунд үр дүн хүрэх юм байна гэдэг. Нэг тийм юмыг бас баталчихж байгаа юм. Тийм бай. Улсаараа л хичээ. Улсаараа л хүн болгон л хичээ. Тийм. Ирээдүйд бид нар яах юута одоо ирээдүйн бидний стратеги гэх юм уу, ирээдүйн бидний төлөвлөгөө бол сая ингээд сүүлийн 3 дахь хэсэлтэд авчлаа. Ирэхэд байгаа сүүлийн 3 жилийн хугацаанд бол бид нар өөрсдөө боловсролын салбарын биш хүмүүс одоо банк, санхүү, хууль, эрх зүй те нийгмийн бодлого, инженер гэдэг яг зүгсгэн байгуулагчтай ярьж байна л да. Ийм хүмүүс ингээд хамтраад Teach4 Mongolia гэдэг төрөмс байгууллагыг үүсгэсэн. Тэгээ ингээд хараад үзэхлээр сүүлийн 3 жил бид нар өөрсдөө боловсролын салбараа маш сайн ойлгож авлаа ер нь бол. Асуудал нь юу байдгийг, яадаг юм байна. Ингээд төвшөндөө ямар асуудлууд байгаа юм байна. Одоо манай 18 багш нийтдээ 6 аймгийн 10 гаруй ерхий боловсрол сургуулиуд багшилж байгаа. Одоо бидний дараагийн одоо гол зорилго бол дараа жилээс эхлээд яаж бид нар жил болгон авдаг эсэлтгчдийнхаа тоог арай ихсэх вэ те. Одоо бид нар нэг жилдээ нэг 15 орчим багш нар авч байгаа бол энийг яаж 20 болгох вэ, 25 болгох вэ, 30 болгох вэ? Тэгжиж яаж бид нар илүү олон ерхий боловсролын сургууль ялангуяа хөдөө орон нутгатайгаа ерхий боловсролын сургуульд хүрэх вэ те гэдэг нэг том одоо scale up гэж ярьдаг те. Юу амбиц байна. Мэдээж тэрийг хийхин тулд түрүүний олон талд оролцоо маань хэрэгтэй. Тэрийг хийхин тулд түрүүн ярьсан те боловсролын салбарыг арай өөрөөр хардаг нийгэмд эрийг одоо нөлөөллийг бий болгож гэсэн маш олон залуучууд байгаа. Тэр залуучуудад одоо биднээс нэг талаараа мэдээлэл өгөх хэрэгтэй. Хоёрдугаар мэдээж бодлого боловсруулагчтай өөрсдөө айгуу сайн тулж ажиллах хэрэгтэй гэдэг нь хамтарч ажиллах хэрэгтэй. Бид нар нэг ийм ингээд явж исэн чинь нэг иймэрхүү юм бидэрт ажиглагдаад байна шүү гэд бид нар ямар байгаа мэдээж байнга хэлж байгаа. Тэгмээ тэн дээр үндэслээд нөгөөд маань бас уулнал алхмуудыг аваад ингэж явж иж бас үр дүн төрнө. Нөгөө талдаа бид нар сая 2024 оны 6 сард манай анхны эсэгчд маань ингээд хөтөлбөр 2 жилийн хугацаанд дуусгаж байгаа. Анхны эсэгчд 2 жилийн хугацааны хөтөлбөрөөр дуусгаж байгаа гэдэг чинь бид нар анхны төгсөгчд буюу алумнайтаа болж байна гэсэн. Жил болгон тэгэхээр одоо энэ дараа жилээс жил болгон бид нар төгсөгчтэй болоод яваа. Төгсөгчд гэдэг нь өөрөө маш том бас нэг одоо хүч болж байгаа гэсэн. Форс болж байна гэсэн. Юу байгаад вэ гэхээр тэр хүмүүс өөрсдөө 2 жилийн хугацаанд очоод ажиллаад үдцэн асуудал юу байдгийг мэдсэн. Зарим төгсөгчд маань боловсролын салбартаа үлдчихэж байгаа. Зарим төгсөгчд маань одоо хувийн хвшил рүү орж байна. Зарим төгсөгчд маань цаашаа одоо академик карьераа өгөөд магистрийн хэмжээнд юм ингээд явж байгаа тийм. Тэгэхээр эдгээр залуучууд цаашдаа ямар ч салбарт яаж ч ажилласан бай энэ хүмүүсийн харах өнцөг нь нэг одоо хуудсан дээр гэж ярьдэн шүү дээ болцсон. Тэгэхээр ажиллаж байгаа бүх салбраасаа эдэр бас боловсролын салбарт нөлөөлөх боломжтой бас нэг тийм томоохон хүч бий болж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бол 2030 он гэхэд яг энэ хэлбэрээр нэг хамгийн багтаа нэг 200-аас 250 орчим төгсөгчийг бий болгоё гэсэн юм бас амбицтай явж байгаа. Тэгээд эндээсээ үндэслээд цаашдаа магадгүй Teach4 Mongolia-гаас гадна Teach4 Mongolia-гаар төгсөж гарсан залуучууд маань өөрийнхөө шийдлийг бас өөр орон зайд хийгээд явах бас боломжтой. Тэгжиж нөгөө яригадаад байгаа асуудлууд маань бас цаашаа нөхөгдөх ийм боломж үүснэ гэж ойлгож байна. Тийм байх. Хамгийн сүүлчийн асуулт. Манай подкастыг янз бүрийн төрлийн хүмүүс үзэж байгаа. Зарим нэг нь бизнес эрхлэгч, зарим нэг нь аав ээж, зарим нэг нь одоо багш те ирээдүйн багш болох хүсэлтэй тийм баг. Хэрэг та энэ хүмүүстэй зүгээр хандаад Teach4 Mongolia-гийн магадгүй үйл ажиллагааг дэмжихийн тулд түрүүний би асуусан шүү дээ. Бид нар ингээ багшийн хомслыг багасгахын тулд хүн болгон юу хийж болох юм бэ? Гэхдээ адилхан магадгүй Teach4 Mongolia-гийн та хэд хийж байгаа энэ үсийг дэмжихийн тулд хүн болгон юу хийж болж байна? Хүн болгоны хийж болох юм байгаа. За. Ерөнхийдөө 3 зүйл байгаа. Нэг нь болохоор мэдээж бидэрт өөрсдийнхөө одоо хамгийн чухал гэсэн цагаа зарцуулж болно. Одоо ямарваа нэгэн байдлаар сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно те. Цагаа зарцуулж болно. Хоёрдугаарх нь түрүүний ярьсан бидний хийж байгаа үйл ажиллагааг түгээхэд дэмжлэг үзүүлж болно тийм үү? Ийм хөтөлбөр байдгийн байна штэ. Энийг одоо юу гэдэг нь манай тэр нэг бол энийг сонирхоор юм байна да гэж түгэж болно тийм үү? Тэгэхээр ингээд цагаа зарцуулж болно, бидний үйл ажиллагааг цааш нь түгээх дэмжлэг үзүүлж болно. Гурав дахь зүйл бол мэдээж хамгийн том зүйл одоо
санхүүгийн одоо дэмжлэг гэж болж болно. Төрийн бас байгууллага өөрөө одоо орлогын модель гэж байхгүй бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн борлуулад үйлдвэрлэлээ зараад байгаа гэхээсээ илүү бид нар нийгэмд гаргаж байгаа эерэг нөлөөллөө бидний дэмжих сонирхолтой хувь хүмүүс албан байгууллагуудад танилцуулаад тэд тэрийг одоо дэмжих байдлаар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ч дэмжиж болно гэсэн үг. Одоо санхүүжилтийн хэлбэрээр гэсэн үг шүү дээ, тийм үү? Яг гэхээр төрийн бас байгууллагууд тэгэл 100% бид нар санхүүжилтээ сайн санаат ард иргэдээсээ аж ахуй нэгжүүдээсээ ингээд дөрөв яасан юнит хэлж гэдэг юм уу те хамтарч ажиллах замаар ингэж явж байгаа болохоор ийм гурван төрлийн дэмжлэг байж болно. Энэ гурыг бол зарим нь гурвыг хийж болно, зарим нь хоёрыг хийж болно, зарим нь нэг хийж болно. Ямарваа нэгэн байдлаар заавал хийх боломж бүгдд нь байгаа л гэсэн үг гэсэн. Тийм. Окей. Гоё үйлдэл хийх гоё чиглэлтэй болоо ш маань үзэгчд маань те. За ингээд энэ өнөөдрийн маань ер нь подкаст маань жаргаж байна. Тэгээд өнөөдрийн зочноор маань Teach for Mongolia-гийн хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлах хамтрах маань оролцлоо. Тэгээд өнөөдрийн яриан дотроос нь зүгээр би ганцхан зүйлийг ойлгож магадгүй ингээд энийг ингээд дөхөн чирээ хэлэх юм бол боловсролын асуудал хүн болгонд хамааралтай асуудал учраас бид нар хамтдаа төрүүлж чадахын тулд бүгдээрээ хамтдаа оролцох хэрэгтэй байна л гэдэг. Одоо дүнэлтээ хиймээс харлаа. За баярлалаа. Цагаараа оролцсонд баярлалаа. Нэвтрүүлэгтээ орж олсон баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.